1995 оны намар 9-р сард буюу 20 жилийн өмнө Монголын иргэний агарын тээвэр компани Аан 24 онгоц Хөвсгөл аймгийн байшин туулна осолдож нисэх багийнхан болоод зорчигчид нийлсэн 41 хүн амьнасаа алдсан. Энэхүү ослоос цоор ганц хүн амьд үлдсэнд Хөвсгөл аймгийн хагас сумын иргэн Санжаагийн үлцэн ирлээ. Тэрээр Монголын иргэний агарын тээвэр компанийнхантай уулзаж тодорхой хэмжээний хандив тусламж хүсгээр Улаанбаатар хотод ирээд байгаа юм. Үлцэн ойрон тэтгэмжийн 115 мянган төгрөгөөс өөр орлогогүй учраас Монголын иргэний агарын тээвэр компаниас эмчилгээний зардал болоод хашаа байшингийн тусламж үзүүлэхийг хүсэж байгаа юм байна. Хүмүүс бол ерөөсөө нятаас намайг итгэдэг. Одоо ерөл их л том саятан хүн. Очи Улаанбаатарын орон нутгаар бол ерөөсөө үнэмлэх үзүүлэл онгоцоор явчихдаг үстэй. гэж ханддаг тий. Хүмүүсийн ойлголт бол тийм байхгүй юу? Үлзэн ирэхээр онгоцноос ганцаараа үлдсэн. Онгоцноос ганцаараа амьд үлдсэн чи бол ерөөсөө чамаг бол нятастай зүгээр алган дээр байлгадаг юм байгаа гэдэг л. Би зүгээр энэ нят компанид орсныг энэ талаар нэг хандаад үзэх юм уу гэж бодсон. Тэгээд тэр осол болсны дараа юу яасан л да. Биш нэг өвсгөлд байдаг. Тэгээ авгаа хүүхдийн наашаа ингээд эмчилгээ явмаар наа цангаар хэдэн удаа явсан яваагүй шүнгүү. Тэгээ сүүлд нь бол тэр мятын төлөвлөгчгээд мөрөнд байдаг байсан байхгүй юу? Тэр үнийг тэгж байгаа юм. Одоо тийм юм байхгүй. Одоо чамаа Монголоор явуулах ямар ч юу байхгүй. Тэгээд би тэрнээс хойш заад болий. Тэгэл за угаасаа мяат чинь наашин цааш нь онгоцоор явуулахгүй гэж байгаа юм чинь би эмчилүүлмээр байна. Хаан цаана гэхэд бол мэдээж намайг харахгүй маань. Тиймэрхүү ойлголттой тэгэл яасан. Тэгэл яг хуу тэр байр маараа зараад яг хуу эмчилгээний хаан цаана зарцуулаад тухайн үчидээ би эдэн дүүгээр зарж ирсэн. Одоогоор үлзэн ярн орон гэргүй ослоос үдсэн өвчин эмгэгий улмаас толгой эргэх татаж унах, шээс задгарах зэрэг өвчтөй болох нь онцлогдсон байна. Зүгээр орон нутгаар Монголд одоо над одоо зөвөрөө толгой тарих их өвдөн. Тэгээ шээс задгаа. Одоо би ингээд айл тонцоо гэхэд санаа зовоод. За нэг 12 цаг тунтлаа гэхэд би өглөө нэг 7 цаг болтол би 3 удаа гарна. Тэгэл ямар өвлийн өвдөнд бол айлаа хаалгуу донгоолгоод ингээд наашаа цаашаа хүүгээд байх хэцүү. Тэгэл шээс өвчүүл тэгэл унтахгүй. Угаасаач нойр муутай. Шөнө бол ер нь л унтахгүй дээ.